Монголоор оюуч их салбар нийтдээ одоо 800 орчим ортон залуучууд уяачдын төлөөлөл энэ бүх зүйл хүмүүс бол цуглаллаа. За бид маш өндөр зохион байгуулалтанд дор за монголоор бай өв соёлоо хүндэтгэн дээдлээ гэдэг ийм одоо сайхан чагсаалыг бол зохион байгууллаа. За сая бид бол төрийн 3 өндөрлөгтөө бол одоо шаардлага хургууллаа. За тэг өнөөдөр амралтын өдөр учраас бол яг одоо шаардлага хүлээн авдаг, хүсэл хүлээн авдаг яг одоо шудангийн харьцагт бол хийлээ. За нэгдүгээр өдөр одоо ажил зуглахаар ингээд шаардлага хуудас маань одоо төрийн 3 өндөрлөгт хүрнэ гэдэгт итгэлтэй байна. За тэгээд мөн одоо ажлын хоногудад буцаан одоо бидэнд бол одоо хариу ирүүлнэ гэдэгт бол итгэлтэй. Гол агуулга бол мэдээж одоо энэ үндэсний өв соёл улсын өв соёлоо хамгаалъя. За хоёрдугаар таврын буруу уралдаан буюу Дүнжин гаруйн уралдааныг бол одоо дахин сэргээх ийм шаардлагыг бол одоо хөргүүлсэн байгаа. За тэгээд үндэсний өв соёл гэдэгт бол одоо альва улс үндэстний өв соёл гэдэг бол тэр улсын дархлаа байдаг. За тийм учраас энэ өв соёл дагсан, хурдмар дагсан, 93 наадам дагсан энэ өв соёлыг бол одоо бага багаар бид одоо бага багаар бол одоо алдах яг энэ чигтээ бол явж байна. Тийм учраас өв соёлоо сэргээхийн ялдамд одоо өв соёл маань үн мөнхөд байж Монгол улс байна. Тийм учраас бас энэ чагсаалыг зохион байгуул саяны шаардлага хуудсуудыг өгсөн.